сайн байна. Намайг Нэмэртэн гэдэг. Би 21 настай. Мандах гэдэг 22 настай. Бид Австрали улсад суралцсан амьдарч байгаа залуусуудын нэг байна. Тэгээд бид хоёр Австрали улсад ирсэн сэтгэлдээ цөөхөн асуултаар та нартай хариулъя гэж хүслээ. Миний хувьд Австрали улсад ирсэн анхны сэтгэл гэвэл маш олон улсын оюутан залуучууд нэгэн дор цуглаад суралцаад төвчөөд явж байгаа нь надад маш их санагдсан. Миний бас сөснөөс үрээсэн нэг Австралийн иргэд гэхээсээ илүү монголчууд буюу бүх олон улсын иргэд нэг дор цуглаж бүгдээрээ харилцсан тийм нэг төсөл юм гэж бодож байгаа. Мэдээж Монголоос ихтэй тодорхой хэмжээний ангиллын төвшөнтэй байсан. Тэгээд энэ дээрээ шууд гадаад оюутнуудтай болон гадаад багш нартай ингээд шууд хичээл авах хэлээр өдөр ингээд явахаар бол яг жоохон санагдaltaй байсан гэх юм уу? Яг өөрийгөө бүрэлдэхүүн гэсэн ингээд шууд ярихаасаа зүг болоо буруу болоо гэдэг юм санагдaltaй байсан. Тэгээд мэдээж маш богино хугацаанд хэлжсэн. Анх ажиллаж байхад бол TFN бол APN гэх мэтлэн олон номеруудыг материалуудыг бүрдүүлэх асуудал гардаг. Тухайн үед ойлголтгүй байсан. Тэгээд United Education хадгалан маань асуудал зөвлөд тухайн асуудлуудыг бүгдийн цаг шийдэж өгсөн байдаг. Тэгээд шинэ засалыг баярлаа. Яагаад Австрали улсыг сонгосон бэ гэхээр Австрали улсад сурч ажиллаж амьдрахад маш олон давуу тал байдаг. Энэ болохоор маш чанартай боловсруулалтыг англи хэлтэй бас болох боломжтой. Мөн эрүүл аюулгүй орчин, мөн эрүүл аюулгүй хүнс зэрэг маш олон таатай давуу талууд байдаг. Миний үйлчлэгээний салбар болон амьдрах таатай орчин нөхцөл монитинг хийвэл хүмүүсийн захирал мөн олон боломжууд талууд байдаг. Та өөрөө хөгжүүлэх хүсвэл Австрали улсыг зориороо зөвлөмөр байна. Баярлалаа.